За та бүхэндээ өнөөдрийн сайхан мэндийг хүргэе. За өнөөдрөөс эхлээд бид нар англи хэлний 1004 номныхоо үйл үгийн цаг гэдэг чухал сэдв рүү орж байна. За тэгэхээр эхлээд үйл үгийн цаг гэдгийг сайхан бүгдээ ойлгож авъя. Тэгэхээр монголчууд жаахан бүдүүн баргийн ард түмэн юм болохоор мэдээж хэрэг цаг хугацаа гэж нэг олон хуваагаад байдаггүй. Монголчуудад бол ерөөсөө анх, инх, мөнх гэдэг 3 цаг байдаг. Өнгөрсөн ирээдүй гээд. За тэгээ өнгөрсөн цаг байдаг гэхэд чинь төгсгөлөөр нь ялгчдаг явлаа явсан гэд тийм үү. За гэтэл англи хэл бол бас англи хэлний үйл үгийн цаг гэдэг бол бас англи хэлийг сурч байгаа хүмүүсийг жоохон хашраачих гэдэг сэдв байдаг. Ягаад гэвэл зарим сурагчдын дээр 26 үйл үгийн цагтай 24 цагтай эдэргээ бичсэн байдаг. За яг ухтаа бол би 2000 онд бас англи хэлний үйл үгийн 26 цаг гэдэг ном гаргаж ирсэн. Тэр үед бол миний мэдлэг одооныхтойгоо харьцуулахад жоохон ядмаг байсан юм байна лээ. Дараа нь дахиад хараад судлаад байсан чи ерөөсөө ч огтхон чиг зарим нь бол цаг биш байсан. Тийм учраас модал буюу баймжиргаа шилжүүлээд 21 гэдэг цагт тоон дээр тогтцсон юм байгаа. За тэгэхээр энэ англи хэлний үйл үгийн цаг гэдэг маань болохоор үндсэндээ энэ юу яадаг тийм үү? 4 том бүлэгт багтдаг. 4 том бүлэгт. Өөрөөр хэлбэл simple бүлгийн цаг буюу жирийн бүлгийн цаг, continuous үргэлжилж байгаа бүлгийн цаг, perfect төгс бүлгийн цаг, perfect continuous гэдэг ингээд төгсөн үргэлжилж байгаа бүлгийн цагаа гэдэг ингээд 4 том бүлэгт хуваагдчихдаг. Тэгээ бүлэг болгон өөрийн гэсэн одоотой, өнгөрсөнтэй, ирээдүйтэй. Тэгээ жирийн одоо цагийн active passive буюу идэвхтэй идэвхгүй хэв, жирийн өнгөрсөн цагийн active passive, жирийн ирээдүйд цагийн future simple гэж тийм үү. Active passive гэх мэтлэнгээр жирийн бүлгийн цаг гэхэд 6 байдаг. За мөн continuous буюу үргэлжилж байгаа бүлэг гэх чинь л үргэлжилж байгаа цаг, өнгөрсөнд үргэлжилж байсан, ирээдүйд үргэлжилж байх гэд бас active passive-тайгаа нийлээд 6. За perfect буюу төгс бүлгийн цаг гэвэл төгс цаг present perfect tense гэл тийм үү. Past perfect tense гэх мэтээр бас адилхан active passive гэдэг ингээд 6 цаг хамрагддаг. Төгсгөлийн бүлэг буюу төгсөн үргэлжилж байгаа perfect continuous цаг маань төгсөн үргэлжилж байгаа цаг, өнгөрсөнд, ирээдүйд гэх мэтлэгээр passive үүсдэггүй ийм бүлэг байгаа. Ингээд харахаар бүлэг болгон ингээд 6 энд бол 3 бүлгийн цаг нийлээд 21. За цаг гэхэд л 7 янз, өнгөрсөн цаг гэхэд л 7 янз, мөн ирээдүйд цаг гэхэд л бас ингээд 7 янз байдаг байна шүү дээ. Ингээд задлсаар хагаад 21 болгочдөг. Тэгвэл бидний тарих бол хогийн сав биш. Альва жижигч ба томч ба ямарваа нэг юмыг судлахдаа дандаа дотор нь 2 төвшин судалж явах хэрэгтэй. Өөрөмжлөх төвшин гэж маш чухал юмыг эд эсийн хуч төнхөөд хамаг юм мэддэг болтлоо судлах хэрэгтэй. Энийг өт буюу өөрөмжлөх төвшинт гэж байгаа. Гэтэл хэрэггүй шахуу юм гэж бас байдаг. Жишээ нь 3 жил болж байгаад үзэгддэг, 4 жил болж байгаа таарлддаг ийм хэрэггүй юмар тархиад үргэхийн хэрэг ерөөсөө байхгүй. Тийм учраас энийг таних төвшинт гэж хэлдэг байгаа. За тэгээд үйл үгийн цагийг ч гэсэн бид нар ингээд дотор нь ялгаж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл маш их чухал хэрэглээгээ цаг гэх юм бол 21-ээс нь 13 идэвхтэй хэрэглээнд явж идэг. За би 40 жил багшилж जैन, сүүлийн 30 жил тасралтгүй англи хэлийг заахад энэ ирээдүйд төгсөн үргэлжиж байгаа цагийн өгүүлбэрт ерөөсөө таарлцж байгаагүй. За ингээд ном бичихэд бол өөрөө зохиож оруулдаг. За өнгөрсөн төгсөн үргэлжижсэн цаг бол ерөөсөө өнгөрсөнд үргэлжижсэн цагийг reported speech буюу дам ярианд чиглүүлэхэд л ганцудаа таарлддаг ийм цаг байх жишээ нь. Тэгэхээр энэ хэрэгтэйг судлаад явчих хэрэгтэй. Тэгэхээр бид нар түрүүчийн хичээл дээр багш нартай хэлсэн байгаа. Альва жижигч ба томч ба юмыг бол яаж бүтээх вэ, юу гэж орчуулах вэ, хизээ хэрэглэх үү гэд энэ чухал цагуудыгаа дандаа яг ийм дараалалгаа баримталж үзэж явах хэрэгтэй. За тэгээд энэ цаг болгон өөрийн гэсэн туслахтай байдаг англи хэлнийх. Зарим нь 1, зарим нь 2, зарим нь 3 туслахтай. За жишээ нь жирийн өнгөрсөн цаг байлаа гэх чинь дид гэдэг ганцхан туслахтай. Жирийн цаг гэх чинь дүү даас гэд 2 туслахтай. Үргэлжиж байгаа цаг гэх чинь ам, за гэд 3 туслахтай байх хэрэгтэй байдаг. За тэгэхээр туслах юунд хэрэгтэй байд юм бэ гэхээр товч хэлбэрээр хариулт өгөхөд хэрэг болдог. Асуух өгүүлбэр зохиоход хэрэг болдог. Дүү юу гэл өгөөсөх өгүүлбэр зохиоход хэрэг болдог. I don't гэх мэтчигээр. За тэгэхээр энэ бүх юмнуудыг баримталж бид нэр үйл үгийн цагуудыг үзэх болно. За дараагийнхаа хичээл дээр бид нэр ерөөсөө үйл үгийн цагийн
хамгийн чухал одоо цаг болох жирээ одоо цагаасаа сургалтаа эхэлнэ. Одоо бол энэ тоймыг бол та нар бас дэвтэр дээрээ сайхан бичээд авчаараа. Энэ бол одоо 186 дугаар дүрм дээр бол тодорхой бичсэн байгаа.